Энэ чинь иргэдээс татан төвлөрүүлэх гэдэг юм л да хөрөнгө. Тэгэхээр санхүүгийн зохицуулахороо бол одоо хөрөнгөний зах зээлийг хариуцж байгаа, банк усуудыг хариуцж байгаа. Банк ус бол өөрийнхөө хөрөнгөөр эргэлддэг. Тэгэхээр тэр утгаараа санхүүгийн зохицуулах оронд хяналтын хувьд хамаагүй ер нь хөнгөн байдаг. Одоо энэ иргэдийн хөрөнгийг татан төвлөрүүлэх гэж байгаа болохоор энэ бол маш эрсдэлтэй. Өмнө нь бид нар бас санхүүгийн хоршоо гэд бас маш олон хүмүүсээс ингээд хөрөнгө төлрүүлээд дампуурсан ийм одоо туршлага, гашуун туршлага байгаа. Тэгэхээр энэ шиг бас юм болчихгүй. Монгол банкн дээр энэ хяналтыг бол маш сайн тавьдаг энэ арилжааны банкуудыг энэ хяналтынхаа функц дээр анхаараач л гэж хэлж байгаа. Тэгээд нөт дээр бол бас асуух гэдэг байгаа байхгүй. Тэр нөт бид нар ерөөсөө хэрэгэлдэг хүмүүс байж байгаа ш. Тэрийг бол нь автоматар нь холбочвол зөвхөн энэ сангууч биш, эрүүл мэндийн даатгалын сан руу ч юм уу тийм ээ. Аль нэг хэрэгцээ. За, ерөнхийдөө хариулъя. Ер нь хувийн тэтгэврийн сан бол хөрөнгө оруулалтын сан. Тэгэхээр хөрөнгө оруулалт менежментийн компани удирдаад эхлэхээрээ санхүүгийн зохицуулах оронд одоо хяналтаа давиулаад ингэ явна. Тэнд бүртгүүлнэ. Тэгэхээр хувийн тэтгэврийн санд шимтгэд төлөөд хамрагдж байгаа даатгуулагч нар бол өөрөө одоо тэр засгийн газрын бонд авах юм уу, үнэт цаас авах юм уу, хувьцаа авах юм уу гэдгийг бол өөрөө тэрэн дээр одоо санд оролцогч нар бол өөрөө шийдвэр гаргалтанд оролцсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж тэр сан чи өөрөө ашигтай ажиллахын тулд тэр хөндлөнгийн менежментийн компани тэр хөрөнгийг удирдна. Тэгээ ер нь бол ингээд иргэн болгоны хуримтлалтай тийм сангал тийм asset management хийн гэж л ийм л үг. Тэр яг даатгуулагчид нэмэлт баталгаал өгч ирэх гэсэн. Ажлын хэсгээс нэмж хариулна. За, хариулъя дөрөвдөр нэрээ хэлээд хариулаарай. За, гишүүний асуулт нэмэлт хариултыг санхүүгийн зохицуулах хороо Цэрэн Бадрал. За, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас гарсан зарчмын дагуу за тэтгэврийн сангийн хяналт зохицуултыг үндсэндээ төв банк болон санхүүгийн зохицуулах хороотой ижил чиглэл өргөх байгууллагууд нь хяналт тавьж ажилладаг. За, манай хуулийн төсөлтөөр санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар бол оруулж ирж байгаа. За, өнөөдрийн байдлаар Монгол улсад 39 хөрөнгө оруулалт менежментийн компани байна. За, үндсэндээ энэ дээр хөрөнгө бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн нийт хөрөнгийн дунд 700 орчим тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр манай одоо хөрөнгө оруулалт менежментийн компаниудын хувьд бол харьцангуй одоо хөрөнгөний менежмент хийж тэр тал дээр зохицуулалтанд ороод явж байгаа нэлээд туршлагатай болж байгаа гэж харж байгаа. Зөв санхүүгийн зохицуулах хорооны зүгээс одоо энэ хууль гарснаар хөрөнгөний зах зээл дээр бол нэлээд томоохон босоо хөрчлөлт урт хугацааны хөрөнгө бий болно гэж харж байгаа. За бидний тооцож байгаагаар бол одоо ойрын 5 жилийн хугацаанд ойролцоогоор одоо 1.1 орчим төгрөгийн одоо хоригдлол бий болох болов гэсэн тийм хүлээлттэй. Энэ тооцоолол ихтэй бид нар одоо Монгол улсад өнөөдрийн байдлаар одоо сая 15 За, гүйцэг хариулчих. Өнөөдрийн байдлаар сая 15 мянган одоо нийгмийн даатгал төлдөг иргэн байна. За, манай одоо дундад цалин 2 сая 877 мянга байгаа. Үүнээс одоо дунджаар олон улсын жишгийн дагуу хувь хүн 2%, за аж ахуй нэгж 2% төлөө явах юм бол одоо ойрын 5 жилийн хугацаанд 1.5 их найдын одоо ийм хоригдлол үүснэ гэсэн ийм одоо тооцоолол байна. За, энэ манай нийгмийн хамгааллын одоо энэ асуудлыг шийдэх гэсэн хөрөнгөний зах зээл дээр урт хугацааны хөрөнгө бий бол за эргээд хөрөнгөний зах зээл төвчгдөхийг ач холбогдолтой гэж харж байгаа.